Тэ. Хаврын дэнгэр гэж хүүтэн биш үү? Тэ. Чөтгөр шиг биш бай. Тийм ээ. За эхмэх энэ цүнх байн авч явдаг энэ цүнхж одоо ямар алт эрдэнэс нуугдаад байна. Нууцлын байна да. Энийг нэг задлаач. Энэ юм учиртай. Би нөгөө 89 90 онд 3 гол экспедицид явж байхад бидний геологийн ханта хамтарч явж байхад юм цүнх авч явах нь юу байдгийг ингээд сурсан юм байна. Тэгээд тэрнээс хойш байнга цүнхтэй явж байна л да. Тэгээд ер нь цүнхэнд бол ерөөсөй ойр зүг бүх юм байж авч явна л да. Хас арга байхгүй. Тэгээд сүүлд нь гачаад ч явж байхад ерөөсөй бүх цүнхэндээ ер нь бүх юмнаа авч явдаг. Тийм нөө имэгээ авдаг гэдэг шиг ингээл өнгөлцөөд шүү байна гэлээ. Тэсмэ гадаад явж байгаа тэгэхээр инээс юу гоох уу гэж авч явна шүү дээ. Тэгээд хамгийн түрүү наацх нь Аюу нэг задлаад тавьчих. За гарч идэн байна. Үзэг байна. Үзэг бол заавал авч явах хэрэгтэй. Үзэгтэй хоёр өнгө явах хэрэгтэй юм билээ. Ааха. Хөх өнгөтэй, хар өнгөтэй. Тэгжэл нэг зарим нэг газар орлож очи хараар бичгээл. Зарим газар чинь цэгрээр бичгээл. Энд чинь үзлэгээс бас нөгөө тактикли үзэг гэж зэвсэг болох хэрэгтэй тал байдаг. Тэгээд дараа нь энэ утга. Утгыг бол богино утгыг бол хамгыг бол би бас байг авч явна. Эдгээр загвараар нөгөө нэг түрүүний ярьдаг энэ уяа юм. Тийм байна. Энэ гар шигтэн болж юм байна. Харимбит маягийн донгоргоо шүү. Тийм харимбит утга шүү энэ чинь тулаанд зориулагдсан юм байна. Би нэг өөрөө сонирхлоор За эндээс л нарийн ширээ. за би За чихэр мхэр явж байх. чихэр байгаа. Ааха. Эмээсаа ойр зүрийн хэрэгэлдэг ийм тариа анхны илээд бүх юм ингэндээ авчиж. Яа энэ аяга авч явна. Би бол дандаа аяга авч явдаг. Ягаас бол салахгүй шүү дээ. Хүн бүр өөрөө аяхтай л байх Аягатай байх шүү дээ. Ийм юм. Юуг бол нэрийг бол ковидос хойш юу байг авч явдаг болчиход байгаа шүү. Ариун дөрөн дээр үед бүгд л айхтай байдаг байсан. Билээ тэр дайланд ийцэн. Монголчууд идлээс одоо илүү нөгөө нүбчин занзаншилтаа сууж ирэн төлхөө өөрийн юм аа. өөрөө аяхтай тий. Аяг халбах савхаа хэрэгэлдэг байсан. Онцлог л доо тэр биелдэ. Стейд зэргийн ариун цэвэрч. Ариун цэвэрч байх хэрэгтэй байна. Тэгээд айлдчвал тэр хөдөө очиод тэрийг өгөөч энийг өгөөч. Хүний аяг уугаад хэлтэй шүү дээ. Шүү дээ. Чи нөгөө гэрийн баянаас тэрийн баян гэж үг чинь тэнд гарч ирж шүү дээ. Яа тэгж итл одоо энэ нөгөө нэг усны төрлүүрийн холбоос залгуурууд ингээд аваа явчихна. Аа за. Чихвчүүд ингээд аваа явчихна. Гал байна бас тий. Бигийн зожголтнууд их сайн зожголттой. Нэг дарахад заавал алах хэрэгтэй. Эднээсээ би аваа явчихд юм аа. Энэ паракорд бас байна тий. А энэ нөгөө цүнх маань энэ уцсууд байнг авч явна шүү. Уцсууд ойлгомжтой цүнхэн дотор байна. Энэ аюул сайн зожголттой. Энэ паракордын ос ерөөсөө юм хэрэг болдог юм аа. Ингээд энэ цүнхний бариуланд байдаг болохоор энэ эргээд задлаад ос болгоо аваа явчихна. Хэдэн метр болсон чинь тэр хас чинь 2 3 метр болчих. Тэгээд энэ түлхүүрийнхээ осыг би одоо ийм Сундаг ос. сундаг остой аваа явчихна. Хайжгийг гисгэлээд энэ чинь хүнд дараагүй тэрэг болчиход шүү дээ. А энэ түлхүүрийн осондоо дандаа гэрэлтэй. Ааха. Гэрэл авчих. Тэгээ манай арцлуучин зарим тохиолдол харахгүй шүү дээ. Нэг гэрэлтэй явчихна. Гэрэлтэй шүү. Гэрэлтэй өрн гэрэл бол би заавал 2 3 төрлөөр ос байна тийм гэрэл байна. энэ их сони юм. Тийм. Энэ нөгөө зипогийн их дээр үеийн загварын. Тийм байна. Разболк. Яасан. Тийм. Энэ бас чим хаврын энэ дээр үед бас нэлээд болцоо. Зипогийн нэг онцлог нь ингээд салхинд яасан ч Бас ч тийм. Энэ гоё тийм. Энэ бол ингээд за авсаахан байгаа шүү. Тийм байна. Тэгээ амьд болсон үед хэрэг болох нь. Хэрэг болно юм чи аюу бол юм хэрэг бол. Тэгээ дандаа энэ карбинтай. Карбин ч бас хэрэг болно. Энэ манайхны нэг ойлголт байдаг юм аа. Хизээ юм болох гэж ийм авч явдгийн гэдэг. Чирээ явдгийн гэдэг ойлголт. Буруу юм байна.
Хэрсмаа өнөөгийн нөхцөл байдал гадаад Монгол ч ер нь болцгоо аюулаас дандаа урдсан сэргийлж явж гэдэг үг байгаа шүү дээ. Тэгээд дэвтэр авчуунаа. Энд чинь нөгөө нордгоо зэргийн зэрэгтэй нөгөө цаас нь нордгоо дэвтэр. Зүгээр хүчинд явж байгаа нөгөө бороо моронд орохгүй гэсэн юм тий. Тэгээ энэ одоо нөгөө хүмүүсээс нөгөө түрүүний экогийн үзүүлдэг ядер маань ч надад утгаараа юм дий. Жижиг хэрэг. Иймэрхүү юмуд л авчуун да. Тэгээд Түрүү ирэх мах гарч идэнгээ танилцсан. Би бас энэ гарч идэнгээ ярьчих. түрүүгийн гарч Энэ сайн гарч идэ. 4-5 мянган төгрөг гэсэн тий. Энэ юу би онцлох гээд байгаа давуу тал нь юу гэхэлэр энэ гарч идэн нөгөө дөргөлтөн төсвөртэй. Тийм бай. Энд дэр хайш шүү. Овлайт гэдэг үү? Овлайт. Тийм бай. Яг харахгүй тактик юм байна. Энэ чих халдсан шүү. Энэ чинь нөгөө цог хагалагч юм цогч тийм. Живсэг бол антуу маягаар ашиглаж болно тий. Бороо хошиг. Тэгэхээр энэ давуу тал нь нөгөө Овлайтын Warrior X Pro гэдэг заагур нэр. Тэгэхээр нэгдүгээр одоо харанхууд ингээд гэрэлтүүлнэ, хоёрдугаарт болохоор бас харанхууд ч юу хүндийгээл бас айц төрөн шүү дээ. Тэгэхээр бие хамгаалахад энүүгээ бас ашиглаж болох боломжтой юм давуу талтай. Гэрэлтэй байна гэж чинь ерөөсөө айцыг багасгадаг гэж байна шүү дээ. Хүн гарч идэнтэй. Ямар нэгэн буруу үйлдэл хийж байгаа хүн гарч идэх түүнээс дайлшидэг. Тэдгээрээ тийм онцлог байдаг шүү. Гарч идэх байрцаа явуулсан чинь өнөөс бол ямар нэгэн буруу санаатай хүн бол магадгүй л нөгөө хуучны хүүнэгдлийн үе ч юм уу гал гэдэг инстинкт бас байдаг байдаг. Галаа сайх гэдэг инстинкт бас байдаг юм магадгүй тийм тий. Тийм байна. За миний эдгээр түнхийг сонирхолтой бол ийм юмуд байна да. Тэгээд ер нь манай орны нөхцөл байдал ер нь сайхан онцлог штэ. Тайван уужмхон тийм байдаг болохоор биднес бэлэн байдлыг нэг анзаардгүй байх. Ер нь хүн гээшэнтэн хаач явсан. Манай монголчууд глобал болчихлоо шүү. Хаач амьдарч байдаг, хаач суурших боломж чадaltaй болчихлоо. Тийм нөхцөлд бол ерөөсөө дандаа бэлэн байх. Хүнд нөгөө миний хэлээд байгаа үг тэр шүү дээ. Хүнд тэрвүү, өрөөл тэрвүү, өөр дараагүй тэгэл амьдарч ивэл хамгийн хүн гээч батгалын гол онцлог тэр юм шиг санагдаж шүү. Тийм болохоор өөрөө өөртөө дандаа бэлэн бай. Карманда ядахтаа байгтай гэл солиоцогт явж явах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тэгжээс нөгөө ариун цэврээ сахин янз янзын хамраас гарч байгаа минутыг цэвэрлэхээс эсвэл маш олон талтай юмуд бий л дээ. Тэгэл миний түрүүний нэвтрүүлгээр хэлсэн үг байгаа шүү дээ. Хүн хаач явж ийсэн галтай гэрэлтэй хоттой явж. Ерөөсөө бизнес бичээсгэл гэдэг үг бол ерөөсөө бичгдэг хууль юм байл шүү. Ерөөсөө чи хоолтой шүү дээ. Тийм биз? Тийм. Хоттой мах ингэ чанаа тавихад хоттой хүн шилж иддэг тий. Хотгогүй болохоор хүний өгснгийг хүлээж шилбэлж иддэг. Тэр нэг бол хүний огт өгснийг хэлж. Тэр их онцлог биш шүү. Ер нь бол хотгогүй хүнийг бол дорд үзгэж байгаа юм л да. Дээр үеийн үг нь. Тэр яа тэлэр чинь нөгөө мах шүлээ идэж чадахгүй байгаа хүн чи ямар л өлегтэй хүний юм л гойж таарна шүү дээ. Тэгэхээр хотготой хүн бол тийм давуу талтай амьдралаа аваа явчихна л гэсэн санааг эрхэлж байгаа шүү. Ер нь зүгээр хаач хүндч голгохооргүй амьдрал гэж үг юм хэлдэг. Гэвч еврей үг юм билээ уг нь. Хаач хүнээс юу ч гоохооргүй амьдраа. Тэрсмэ айлгийн аав хүн бол тэрээс үр хүүхдэд авч явахын гол онцлог нь тэрэндээ гэдэг. Тэрэндээ сургадаг. Тийм бас нөгөө айлд ороод хотгын л харчих те. Тэгээд тухайн гэрээ эзэн хэр ирэн хүн бэ гэдэг. Хүн бэ гэдэг нь тэнд бол мэддэг байгаа шүү дээ. Тэр өстой яхааргүй үн үг шүү. Тэнд бол өстой тэр хэрэглээний амьдралын хэрэглээний онцлог тэнд харагдаад байгаа шүү. Тэгэл ороод нэг эр мөрн мэдтгэе байсан утгатай тэгэл хэцүү шүү дээ. Тийм утгатай айл ихнэр өсөл уурсан гэдэг. Тийм утга нь наахгүй болохоор тий. Эсвэл утга сайн эртээ байх чинь ихнэр хүн ажил хийх урамтай байдаг гэдэг байгаа шүү дээ. Тийм байна. За өнөөдрийн маань нэвтрүүлэг маш сонирхолтой боллоо. Тэгээд хүлцээсэн их махта юм өдрөн баярлалаа гэж хэлмээр байна. За хоёр дүүгээс би бол өнөөдөр ер нь энэ удаа дараагийн нэвтрүүлэг
сурал нэвтрүүлгээр маш их юм сурлаа шүү дээ. Хүнд багш хүн гэж юм чинь шавнараасаа дандаа байг сурч яадаг гэж үг байдаг. Тэгээд та хоёр дүүгээс би ингээд юм сонсон сурна гэдэг чинь миний хувьд бол бас эр төрийн хэрэг байхгүй.